Тэгэхээр guys сайхан Америк нэлээд эвгүй зүйл боллоо. Тэр нь болохоор юу вэ гэхээр Travis Scott гэдэг рэпер залуу байдаг. Та дийлэгч юу н гадарлах байхаа. Тэгээд тэрхүү рэпер маань Америкт Хьюстон хотод тоглолтоо хийж агаад нэлээд буужгинсан юм болсон. Тэгээд тэрхүү буужгиналтаар бол 8 хүн нас барж олон зуун хүн гэмтэж. Ер нь бол тэр тоглолт баг там болж хувирсан гэсэн үг. Тэгээд ерөөдөө сошиалор ялангуяа TikTok-оор нэлээд буужгинж хүмүүсийн талаар ярилцж байгаа учраас та ч гэсэн над руу нэлээд мессеж явуулсан. Тэгээд энэ талаар ямарсан ярилцж юу болсныг хамтдаа харцгаая гэж бодлоо. За ерөөдөө яг юу болсон бэ гэхээр штэ. Travis Scott бол мэдээж өөрөө маш дэлхийн нийтлэг амжилттай, баг хамгийн амжилттай явж байгаа рэперүүдийн нэг гэж хэлж болно. Тэгээд баг жил мөлийн өмнө баха Fortnite дээр тоглолт хийгээ. Тэндээс бол хүүхдүүд одоо нөгөө доошоогоо залуучд бас бүр их хүмүүс Travis Scott-ыг сонсч мэддэг болсон. Тэгээ би өөрөө хувьдаа Travis Scott-ыг хамгийн анх тэр Fortnite-ийн тоглолтын дээрээс тухайн үед би нэг халимт тоглодог байсан Fortnite. Тэр тоглолтыг үзээд би дуун дайжгүй мэн хөө гэж яг анх мэдэж авч ирсэн байхгүй. Тэгээд нэг хэсэг бас мимүүд яваалсан хүүхдүүд Travis Scott-ыг харж нөгөө Fortnite-ийн залуу гэж тэгээд. Тэгээ ер нь тэр утгаараас тэр ерөөдөө айгүй олон хүнд хүрсэн рэпер. За шалтгаан нь юу вэ гэхээр ерөөдөө тоглолт бол бүл бүтэн 50,000 хүний багтаамжтай стадион байсан. Тэгээд 50,000 хүн гэдэг бол маш их тоо. Монголд одоо чинь 1000 хүнтэй тоглолт хийхэд бол бас л том харагддаг. За энэ яг одоо жишээ нь 10,000 хүнтэй стадион байна. Маш том. Энэ аргашаа байгаахаа нэлээ маш том байгааг харж байгаа. Тэгээд эндээс 5 дахин илүү 50,000 гэхлээр бас л ямар хэмжээний тоглолт гэдэг нь бол та нар баримжаалж байгаа. За энэ жишээ нь 10,000 хүний жишээ байна. Эндээс 5 дахин илүү гэхлээр угаасаа тэгэл аимшигтай их гэдэг нь харагдаж байна. Тэгээд та нар төсөөлтөө энэ олон хүн энэ зүгээр л нэг махан уурсгал байгаа тийм үү. Тэгээд энэ одоо аимшигтай их хүмүүс ингээд тайзны араас тэр олон мянган хүн урагшаа тайз руу тэр хүмүүсийг чихээд тэгээ тайз руу ингээд бөөнөрөө араасаа ингээд чихснээрээ урд байгаа хүмүүс нь ингээд амьсгалж чадахгүйгээр ингээд юу гэдэг те багтраад ингээд энэ бол мэдгүй энэ бол аимшигтай. Ялангуяа нөгөө claustrophobic хэдүүлээ phobicуд нөгөө айдас үзчихсэн бичлэг дээр claustrophobic гэдэг айдсын талаар ярьсан. Ингээд жижиг тавчууд зайд бүр ингээд хэцүү хүмүүс байдаг. Тэгээ тэр хүмүүсийн хувьд бол энэ бол бүр ч илүү хар дарсан зүйл болно гэдэг нь бол ойлгомжтой. Тэгээ дээрэс нь тэр олон мянган хүмүүс нөгөө тоглолтынхоо юу гэдэг амбианс тоглолтынхаа тэр сэтгэл хөдлөлтөө бүр ингээд автагдсан хин хаана орилж гин үү баярлж орилж гин үү эсвэл дуулж орилж гин үү хин ч юугаач ингээд мэдхгүй ингээд зүгээр ингээд галзуурсан чихэлтэй болж байгаа тийм үү. Тэгээ тэр сэтгэл хөдлөл өндөртэй галзуурсан чихэлтэй дунд бас ингээд яг хин ингээд ухаалтсан байна. Хин ингээд яатсан гэдгийг харахад бол мэдээж яг газарт нь бол хэцүү байх. Тэгээ үүнээс гадна бас энэ үүмэн дэгдэх одоо хамгийн том шалтгаан нь юу байсан бэ гэхээр гаднаас билетгүй хүмүүс одоо чихэлдэж нэг хашаагаар нь бөөнөр нь чихэж орсон юм бэлээ. Ингэснээр яах вэ гэхээр тэрхүү стадион бол яг одоо авч чадах тэр хэмжээгээ илүү хүмүүсийнхаа тоог илүү давуулаад тэр дунд бол бүр ийм эмх замбраагүй байдал үүсэх бол магадл өндөрсөн гэж үзэж байгаа. Одоо хэдүүлээ тоглолт эхлэхээс өмнөх одоо нөгөө үнгүү чихэлдэж орсон хүмүүсийн яаж орсныг харж байна. Бөөнөрөө ингээд зүгээр хашааг нь ингээл нураагаал орсон байна. Дандаа залуучууд байгааг та харж байгаа. Зүгээр л нөгөө World War Z гэдэг кино байдаг шүү дээ. Өнгөлдөл ороод ирд. Яг л тэгж харагдаж байгааг хэдүүлээ харж байна. Зүгээр л World War Z яг санаанд орсон анхаарал. Тэгээд ингээ харж байгаа ерөөдөө ингээл хэдүүлээ ингээ хэдхэн секунд харахад л энэ мэдгүй хэдэн хүн орж ийн те. Тэгэл энэ одоо байдал удаан үргэлжилсэн гэхэлэр тэр 50,000 хүний юу бараг 50 хэдэн мянга 60 70,000 болсон нь мэдгүй. Тэгээд энэ үйл явдал бол энэ олон хүмүүст нь асуурж бэртэж гэмтэх хамгийн том шалтгаан нь болсон байгаа. Ерөөдөө газар дээр нь одоо болсон
бичлэгүүдийн TikTok-ыг хэдүүлээ бас хальт харъя. Тэгээд энэ нэг TikTok дээр болохоор одоо ингээд хэдүүлээ сайн сонсох юм бол ойртож сонсох юм бол хүмүүс ингээд айн авраараа одоо тэгээ туслаараа гэдээ ойрлож байгаа тэр юу нь бол сонсогдно. Help гэдэг байгаа сте. Тэр хүмүүс ингээ ойрлож байгааг харж байна. Яг нэг одоо нөгөө фэний ойрлолт юу ойрлолт хоёр арай өөр яг өөрлөлтөө тэгээд яг тэр нөгөө шахталцж байгаа ойрлолт сонсогдоод байгаа байхгүй юу? Тэр help me гэдэг. За энэ дээр бол бүр тод сонсогдож байна. Та хэд одоо хараарай. Яа, энэ бол аимшигтэй хардаа. Зүр энэ дунд юу ч хийж чадахгүй гэдэг одоо юу ч хийж чад. Энэ дунд юу гэдгийг холдоороо, молдоороо, аливаа холдоороо зөрөөтгий мөрөөтгий гэсэн юм байхгүй штэ. Зүгээр л ингээд улмал ингээд би чинь ингээд зүгээр л энэ тэндээс нь ингээд зүгээр л шахаал тэр шахал даралт нь улам өндөрсөөл явна. Энэ бол ингээд та одоо харж байгаа. Энэ хүмүүс бүгдээрээ бүр ингээд баг амьсгалж чадахгүй баг шахуу хүмүүс байгаа байхгүй тэр дунд нь. Болио гараа гэдэг гэж байгаа. Ийм юм болсон. Энэ олон мянган хүмүүс бүр ингээд тэр багтахгүй ингээд бөөнөрөө ингээд гараа өргөө зогцсон байгааг харж байгаа. Гараа буулгах баг зай байхгүй ингээд харж байгаа. Тэр ингээд зарим нь ингээд тэр гараа буулгах зай байхгүй байхгүй юу? Гараа буулгахаар арай илүү зай аавна шүү дээ ингээ хүний мөрч чам. За тэгээд ерөөхдөө юу болсон бэ гэхээр за тоглолт хэллээ. Хүмүүс ингээд чихэлтлээ. Дуу хөгжим явлаа тийм үү. Тэгээд энэ дундаас бол зарим залуучууд анзаарсан. За энэ өстө юу болоод хүмүүс ч юу энэ тэнд үхээд ухаан алдаад байна вэ? Энд ямар нэг хийх хэрэгтэй гэд хитэн зөрөгтэй залуучууд нь ерөөхдөө бүр ингээд тайз руу гараад зохион байгуулагч нар гараад ингээд ойрлж хэлсэн байгаа. Хүү энэ хүмүүс үхээд ш та нар чи юу тоглолт хийгээд байгаа юм бэ? Энэ хүмүүс чи бүр бөөнөр үхлээ гэдэг. Тэгээд энэ охин залуу хоёр тайзнаар гараад тэр зохион байгуулагч нарын ардуур нь ингэж тойрч гараад ойрлж бус энэ зохион зэбинүүд сануулсан байгаа. Тэнд хүн үхсэн биз дээ вэ гэдэг. Хараа. Хараа энд бас нэг залуу шоу одоо болоо тэнд хүмүүс үхээд байна гэд ойрлоод байгаа байхгүй бүр ингээ бойлуулах гад. Тэгсэн чинь нөгөө цаана хөгжим яваад байдаг юм нь үргэлжлээд байдаг. Тэгээ нэг ажилт мэдгүй одоо ингээ буу гэд хүмүүс өөрсдөө ажиллаа ингээ юу яагаад. Бол аимшигтай. Энэ бол аимшигтай. Тэгээд энэ аюус бас эвгүй бичлэг хийх зөө. Нэг залуу ингээ ойрлож байгаа байхгүй юу? Тэр нэг хүн өгцөн байна. Хэдүүлээ ингээд одоо концерт болио гэд ингэсэн чинь нөгөө үдж байгаа хүмүүс нь нөөцөл хөдөлтөнд автагдсан зарим хүмүүс нь ёо чи одоо болиочтой юм болоо шүү дээ. Аян саяын залуу байна. Саяын залуу мөн үү? Тэгээ ингээд хүн үхээд дээ штэ та нар чи юу яриад байгаа юм бэ? Дэн залуу бол нэлээд зөрөгтэй хариу үйлдэл үзүүлсэн байна. Ерөөхдөө за одоо ингээд хүн үхэж нэг чи юу тоглолт вэ? Юу зугаацах вэ те? За ерөөхдөө ийм үйл явдал болсон. Тэгээд хүмүүс бол Travis Scott-ыг бол маш их буруутгаж байгаа. Яагаад вэ гэхээр юу гэдэг мэдээж гадны нөлөө одоо нөгөө зохион байгуулалт тэр юун дээр ингээд алдаа гаргасан. За тэр бол мэдээж Travis Scott тодорхой хэмжээний холбоотой яг 100% бас буруу нь биш. Гэхдээ хамгийн гол Travis Scott-ыг буруутгаж байгаа тэр шалтгаан нь юу вэ гэхээр ягаад Travis Scott зүгээр ингээд хүмүүс ингээд ухаалдаж байгааг харсан мөртлөө тэр түргэний машин орж байгааг харсан мөртлөө тэрийг одоо ингээд нэг их
чухалчиж хүлээж авахгүйгээр тоглолтоо үргэлжлүүлвэ те. Хэрвээ Travis Scott өөрөө тухайн үедээ галс ухамсарлаад одоо бусад дуучны бас юу яваад байсан? Бусад дуучны зааж. Тэгээд хүмүүс иймэрхүү бичлэгнүүдийг аюу их бас шеэрлээ. Одоо энэ жишээ нь Linkin Park-ийн нэг тоглолтын хэсэг байна. Тоглолт ингээд зүгээр явж байгаа. Тэгээд тоглолт дуучин хөөе манайха байж гэдэг гэж байгаа байхгүй. Тэр хүн ухаалчлаа яг удаав гэж байгаа байхгүй. Safety first. Аюулгүй байдал хамгийн чухал шүү манайхаа гэдэг ингэж байгаа байхгүй. We'll play the whole shit again if you guys get up, if you guys are all right. Okay, watch yourselves. Hey, yo, man. We know we've been stressing all night about being cool, and this is the reason why. Let's go over it one more time. When someone falls, what do? When someone falls, what do? Хин нэг ухаалдвал яах вэ? Босгоно гэж ингээд ярьж байгаа байхгүй. Энэ бол аюу гоё. Энэ бол гайхалтай одоо юу гэдэг те Travis Scott зүгээр ингээд яагаад хүн ухаалдахыг ингээд харсан мөртлөө бүр ингээд харсан бичлэг нь байсан аюу яаж байгаа байхгүй ингээд хүн ухаалдаа бууин болж байгаа шүү дээ яг тайснаг нь хажууд тэгээ Travis Scott харсан тэгээ үзэгчд дунд түргэний машин яваад тэрийг бас ингээд харж байгаа бичлэг байсан. Тэгээ концерт бол ерөнхийдөө Travis Scott өөрөө мэдчихэд хальт зогсоод тэгээд ингээд ийм болж байгаа мэй гэж харчаад тэгээд концерт нь үргэлжилсэн юм байна шүү. Ерөнхийдөө яг болсон үйл явдал гэвэл яг тийм байна. Somebody help him, somebody pass out right here. Somebody pass out right here. No, don't touch him. Everybody just back up. Security, somebody help jump in real quick. Keep going. Just ready. Somebody jump in. Come on. Security, get in there. Let's get in there. Very carefully, very calmly. Move like this right now. За энэ Logic гэдэг рэприйн тоглолтын үеэр бас ингээд цогсоосон. Thank you very much. Please keep quiet. Хүн хаалдаал шууд тоглолтод тусаж байгаа байхгүй юу? You'll be all right, don't worry about it. Now here's one thing I want to say. I can't tell you how many times this shit happens at a concert. This is real. I want you guys to make sure that you feel okay and you're good. Is it another one? Well, let's do the same thing. Somebody pick Дахиад нэг хүн хаалцсан байна. Одоо босхороо гэж up and everybody right here look at me. Everybody look at me. And I want you to spread like this. Whoa. Don't worry, everything's fine. I love you, Logic! Everything's fine. Тэд хэмчлэн ерөөдөө одоо шууд арга хэмжээ авж байгаа энэ одоо уран бүтээлчдийг харахад бол бас гоё харж байгаа шууд хүн хааллаа. За манайха байж гараа наач хүн ухаалцсан мөн өө. Наач тоглоом биш шүү. Хүндэд энхэхгүй шүү гэдүүлээ зугаалч болно тий. Ардуура битгий шахаадагараа инээ дээрээ гэд. Зохион байгуулж болно тийм үү. Тэгээ нас барсан хүмүүс бол ингээ харахад бол дандаа залуу хүмүүс байгааг харж байгаа. Энэ бол бүр хүүхэд байх. Жишээний тий. Маш харамсалтай. Gasping for air and I couldn't get it and I was screaming like I've never screamed before and nobody could hear me. Police. Тэгээ тэнд байгаа хүмүүс өөрсдөө ингээд гарч ирээд өөрсдөө ярихдаа бол үнэхээр амьсгалах ч юугүй байсан гэдэг. Одоо саяын эмэгтэй шиг ингээд иймэрхүү зүйлийг бол нэлээд эвгүй зүйлсийг бол ярьж ирсэн. За тэгээс ерөөдөө иймэрхүү зүйл бол энэ бол өөрчилж арга хэмжээ авч болохоор байсан зүйл гэсэн утгаараа бас дуучинж өөрөө нэлээд их хариуцлагыг хүлээх байх байгуулжсэн хүмүүс юу гэдэг те. Энэ бол мэдээж юу гэдэг хэмжээж баашгүй том гарц гэсэн үг. Тэгээ мэдээж юу гэдэг дараагийн тоглолтууд нь бас нэлээд ухаарал өгөхөөр хэмжээний дохой болсноо л ойлгомжтой. Тэгээд дараагийн юмсаар уулзлаа. Түр баяртай залуулаа.